Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бид содхон тодхон 2-той 2 дугаар ангийн оюуны хөгжил хичээл үзэх болно. Өнөөдрийн хичээлээр бид логик сэтгэлгээ бүлэг сэдвийн хүрээнд хамаарлыг олох гэсэн сэдвийн хүрээнд хичээлээ орно. Өнөөдрийн хичээлийн маань зорилго альва юмс үзэгдлийн хоорондох харилцан хамаарлыг бид олох чадвартай болох юм аа. Бид өнөөдрийн хичээлээрээ дасгалыг зааврын дагуу гүйцэтгэж ямар шинжээр хамааруулсныг нь хэдүүлээ тайлбарлаж сурах. За мөн ялгаатай ба төсөөтэй шинжийг тодорхойлуулна. За үүний дараагаар хэдүүлээ зургийг ажиглан ерөнхий хамаарлыг тодорхойлж тестээр дамжуулан агцаа тооцох нэ. За хүүхдүүдээ дараах зургийг хэдүүлээ сайтар ажиглацгаая. Тэгэхээр хоорондоо холбоо хамааралтай байгаа зургийг хэдүүлээ олох нь. Хамгийн ихний зурган дээр бид нар бороо орж байгаа хэсэг харагдаж байна. За ард талд нь яах нь вэ? Өнгийн харандаа, машин, шүхэр, бөмбөг байна. Энэ дөрвөн зураг маань хамгийн ихэнд байгаа бороо орж байгаа зурагтай аль нь хамгийн их холбоо хамааралтай байна вэ? Таамаглаарай хүүхдүүдээ. За тэгэхээр дараах дөрвөн зурагнаас бороо ороход машин, харандаа, бөмбөг гэсэн зургуудаас хамгийн илүү шүхэртэй нь илүү хамааралтай байна гэж харагдаж байна. Яагаад вэ гэхээр бид бороо ороход шүхрийг хэрэглэдэг. За бороо орж байхад харандаа, бөмбөг, машин эдгээр гурваас илүүтэйгээр бидний борооноос хамгаалах шүхэр маань хамгийн хамааралтай байна гэж үзэж байна. Сурах бичгийн 64 дугаар хуудасны дасгал 1-ийн А хэдүүлээ хамтдаа ажилцгаая. За ингэхээр дасгал 1-ийн А дээр өгөгдсөн зургуудын алинтай нь хамгийн их илүү хамааралтай байна вэ гэдгийг бид олох нэ. Зургийг ажиглавал 1-р зурган дээр цасан хүн байна. Цасан хүний араас загас, цасан ширхэг, за мөн цаасан хайрцаг байна. За дараа нь цаг, за мөн гацуур, шилэн савгандаага загас байна. За тэгэхээр энэ дагаа хамгийн ихний зурган дээр хэдүүлээ төвлөрөөд сайн ажиглаарай. Цасан хүнд хамгийн их хамааралтай зураг нь аль вэ? Хүүхдүүд та бүхэн дор бүрөө өөр өөрсдийнхөө хариуг бодсон байх гэж бодож байна. Тэгэхээр цасан хүнд маань хамгийн их хамааралтай зураг маань цасан ширхэг байна. Яагаад вэ гэхээр энэ маань хоёулаа өвлийн улиралд хамаарагдаж байна. За дараагийн зургийг хэдүүлээ ажиглая. Цаг. За цагтай хамгийн ойролцоо, хамгийн хамааралтай байгаа зураг нь аль вэ? Сайн ажиглаарай. За цаасан шувуу байна, таягийн чихэр байна. За мөн календар буюу хуанли байна. За тэгэхээр энэ 2 дугаар зурган дээр зөв хариу маань хуанли. Яагаад вэ гэхээр энэ хоёр маань хоёулаа цаг хугацаа, өдөр хоногийг зааж байгаа учраас хоорондоо хамгийн хамааралтай байх нэ. Дараах зурган дээр гацуур байна. Гацууртай шүхэр, хотдог, самар. Энэ гурвын хамгийн ойролцоо байх зураг нь аль вэ? Сайн ажиглаарай хүүхдүүдээ. За тэгэхээр модонд самар ургадаг учраас зөв хариу маань самар ах нэ. За дараагийн зурган дээр шилэн оргондаага загастай. Шилэн оргондаага цасан хүн хамгийн хамааралтай байна. Яагаад вэ гэхээр энэ хоёр маань аккурм нь хоёулаа шилэн. Хэлбрээрээ мөн адилхан байна. Сурах бичгийн 65 дугаар хуудасны дасгал 2-ын А хэдүүлээ ажилцгаая.
Тэгэхээр хоёр бүлэг тус бүрд хамаарах амьтдын ялгаатай болон төсөөтэй шинжийг хэдүүлээ тодорхойлох нь. Үүний дараагаар даалгавраа гүйцэтгэнэ. Хамгийн эхлээд бид нар ялгаатай болон төсөөтэй шинжийг тодорхойлох нь чухал ахын шүү. Тэгэхээр энд харагдаж буй доорх амьтдыг бүүбий гэдэг. Харин эдгээр амьтдыг бүүбий биш гэдэг. Тэгвэл даалгавар биднээс юу гэж асуусан бэ гэхээр бүүбий нартай ижил хувилбарыг өнгө ялган будах нэ. Харин бүүбий биш амьтдыг хэдүүлээ хэрэгслэх нь. Бүүбий нар бүүбий биш амьтдаас ямар ялгаатай байна вэ? Сайн ажиглацгаая. Бүүбий нартай ижил хувилбарыг хэдүүлээ өнгө ялган будах хэрэгтэй. Харин бүүбий нартай ижил бишийг хэрэгслэнэ. Сайтар ажиллаараа хүүхдүүдээ. Бүүбий нартай ижил биш хувилбарыг багш нанд хэрэгслэлээ. Харин бүүбий нартай ижил амьтдыг та хэд маань будах нэ. Одоо харин юугаараа ижил, юугаараа ялгаатай байсан бэ? Бүүбий гэдэг амьтад нь чих, нүд, хөлтэй. Тэгтээ гар амгүй байна. Тэгвэл бүүбий гэдэг амьтад маань чихтэй, хөлтэй, нүдтэй. Харин гар амгүй амьтад байх нь. Тэгвэл чихтэй, хөлтэй, нүдтэй эдгээр амьтад маань бүүбий биш байх нэ. Хөгжин тоглоом тоглоцгоё хүүхдүүдээ. Дараах тоглоом маань сурагчдын визуал болон бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, мөн богино хугацааны ой тогтоол болон сэтгэхүйн хурдыг нэмэгдүүлэх ач холбогдолтой чухал тоглоомуудын нэг юм аа. Тэгэхээр дараах тоглоомын маань нэр маань тогроо, тоорой, тоорцог гэдэг нэртэй тоглоом. Тогроо гэхээр та хэдэд маань сайн ажиглаарай. Энд бол шувуу байна. Тэгэхээр багшигаа тогроо гэж хэлэхээр хоёр гараараа шувуу шиг нисэх хөдөлгөөн үзүүлэх юм. Харин тоорцог гэдэг маань малгай. Тэгэхээр хүүхдүүд маань тоорцог гэж хэлэх юм бол хоёр гарын алгыг хавсран толгой дээрээ малгай хэлбэртэй үсгэх нь. Харин тоорой гэх юм бол хоёр гараа хамрандаа хүргэх нэ. Энэ дасгалыг хийхдээ багшийг яг тоорцог гэд хэлэх юм бол тоорцог хэвээрээ байна. Тоорой гэхэд тоорцог болсон байх юм бол алдсан гэсэн үг байна. Тэгэхээр маш сайн анхааралтай сонсох нь чухал ахын шүү. Анхаараарай хүүхдүүдээ, тоглоомоо эхэлцгээе. Маш сайн анхааралтай сонсоорой. Тоорой, тоорцог, тогроо, тогроо, тоорцог, тоорой, тоорцог, тогроо, 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 тоорой, тоорцог. Одоо энэ саяны хэлсэн давтамжаа багш нь арай хурднаар хэллээ шүү. Тогроо, тоорой, тоорой, тоорцог, тоорцог, тогроо, тоорой. Та хэд маань энэ тоглоомоо чэйжилж аваад ангийнхантайгаа тоглоорой. Өмнөх дасгалуудыг ажиглаад бид нар ямарваа нэгэн даалгаврын өгөгдсөн дүрс зургаас хоорондоо хамааралтай байна уу, хамааралгүй зүйл юу байна вэ гэдгийг хэдүүлээ ажиглаад мөн ажиллалаа. Тэгэхээр одоо доорх өгөгдсөн дүрсүүдээс сайн ажиглаарай, амьтдын аль нь хамааралгүй байна вэ гэдгийг олцгоё. Өөрийгөө үнэлээд үзээрэй хүүхдүүдээ. Эдгээр 6 амьтдыг сайтар ажиглаарай. Эдгээр 6 амьтдаас ижил зүйл юу байна? Ялгаатай зүйл нь юу байна вэ?
За ингээд сайтар ажиглах юм бол бусдаасаа ялгаатай нэг амьтан байна. Энэ маань бич байна. Яагаад вэ гэвэл энэ бич маань хувцас өмссөн байна. За мөн бусад амьтад маань бүгд ирээн судалтай байна. Сайн ажиглавал та эдийг би бас олсон байх гэж итгэж байна. За дараах зургийг сайтар ажиглаад хэдүүлээ холбоцгоё. Ялгаатай болон төсөөтэй шинжийг нь бодороо өгдөөдэй. Сайн ажиглаад хараарай. Эхний зурган дээр хоёр цүнх маань ялгаатай зүйл байна уу? Төсөөтэй зүйл нь юу байна вэ? За тэгэхээр энэ цүнхэн дээр том, жижиг болж хуурсан байна. Харин өнгөний хувьд ижил байна. Тэгвэл багш нь энийг том ба жижигтэй холболоо. За дараахыг харъя. Ширээн дээр ваартай цэцэг байна. Харин ваартай цэцэг маань ширээн доор байна. Ижил зүйл маань хоёр ширээ адилхан, хоёр цэцэг адилхан. Харин цэцэг маань дээр доор тавигдсан байна. За энэ хүүг ажиглаарай. Ижил зүйл маань хүүгийн өмссөн хувцас адилхан, харин хийж буй үйлдэл нь өөр байна. Нэг нь сандал дээр сууж байхад нөгөө хүү харин боссон байна. Тэгэхээр суух, босох.